Галтгоо цэсийг хэрхэн ажилуулах вэ? Касс, киоск төхөөрөмж болон QR менюгээс хийгдсэн захиалгууд уг галтгооны дэлгэцэнд автоматар гарч ирнэ. Үүний тулд галтгоо хэсгээр орж, галтгоонд байгаа захиалгууд болон хийсэн захиалгуудыг харах боломжтой. Нэгдүгээр, хүлээгдэж байгаа захиалга хэсэгт заал болон киоск дээр хийгдсэн бүх захиалгууд харагдана. Хоёрдугаарт, хүлээгдэж байгаа хоолнууд хэсэгт захиалгууд дээр байгаа хоолыг нэр төрлөөр нь ангилан тус бүр хэдэн ширхэг хоол бэлтгэгдэх дутуу байгааг харуулна. Гуравдугаарт, хоолны ангиллаар захиалганд байгаа хоолнуудыг шүүн харах боломжтой. Дөрөвдүгээрт, хоолны захиалгын карт дээрх бүх хоолыг хийсэн бол ногоон чектэй болгосноор захиалга хагас товчоор бэлтгэгдсэн төлөвт оруулна. Захиалга хаасны дараа тус захиалга касс дээр бэлтгэгдсэн төлөвтэй харагдана. Тавдугаарт, касс дээр тухайн захиалгадах хоол дутуу бэлтгэгдсэн тохиолдолд тус хоолыг чеклээд захиалгыг бэлтгэгдээгүй төлөвтэй болгон галтгоонд харуулах боломжтой. Зургадугаарт, дууссан захиалгууд харах хэсэгт тухайн өдрийн хаасан бүх захиалгууд харагдана. Долдугаарт, галтгооны дэлгэцэнд шинээр захиалга ирэхэд дууд дохио өгөх боломжтой. Дууд дохио дуурах боломжтой дэлгэц ашиглах ёстойг анхаарна уу? 8-дугаарт, хэрэглэгчийн дэлгэцэнд захиалгыг галтгооны дэлгэцийн төлөвөөр харуулна. Захиалга хаахад хэрэглэгчийн дэлгэцэнд бэлтгэгдсэн төлөв харуулна.